За намайг Батбаярын Залзаа гэдэг 2014 онд соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлэр төгссөн. Одоо Orange Entertainment Production Manager-ээр ажилладаг. Кино контент хөгжүүлэлтийн Production Manager-ээр. Ерөнхийдөө Orange Entertainment-ийн кино төсөл контентууд дээр ихэвчлэн нэгдүгээр найруулагчаар ажилладаг. Би ч хөдөөний хөвгт шүү дээ. Ховд аймгийн Булган суманд төрсөн. Тэгээ ерөнхийдөө бол маш их хүн амтай сумуудын нэг гэж яригддаг. Тэгээд маш гоё үзэсгэлэнтэй тийм газар төрсэн байгаа. Аав ээж хоёр маань өвөө маань бүгдээрээ Ховд аймгийн Булган сумын харьяат. Тэгээ хотод бол шилжиж ирээд бол 2 дугаар ангиас хойш шилжиж ирээд суралцаад төгссөн байгаа. Одоо аав ээж хоёр маань бол нутагтаа суурьшаад 10 жил болж байна. Яг ингээд ховдын одоо тэр нутгийн хүмүүстэйгээ ярихаар жоохон аялга ордог юм шиг байгаа. Тэгээ бусад үед бол нэг амар тийм аялга байдгүй ш. Гэтэ энэ үсгийг нэг жоохон эвгүй хэлэх гээд байдаг. Төгсөглөнэ тий. Дунд сургуультай нэг сансар телевиз гэж STV гэдэг кабель телевиз байдаг байсан. Тэрэнд болохоор хүүхдийн нэвтрүүлэг хөтэлдэг. Тэгээд 2 цагийн нэг их үдийн хөтөлбөр нуу пагади гэдэг нэг 2 нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Тэгж байгаа дундаас нь телевизийн салбар гоё санагдаад нэг юм эмхтэй үнд юм айгуу гоё юм тогтмолтой ажиллаад харж явал гоё санагдаад би сэтгүүлч болъё гэж бодож жагаад тэг яг мэрэгжил сонголтын дээр яах вэ хүү гэж жагаад жүжигчин лөө ягаад ч ингээд татагтаад байсан байхгүй. За жүжигчин л зүгээр юм байна. Тэгэл жүжигчний мэрэгчлэр 2010 онд соёл урлагийн их сургуульд шалгалт өгөөд тэг чи аав ижээр нэг юм зөөлөн юм шиг хэрнээ манай аав ижээр хатаа юм шиг санагддээ шүү дээ одоо батхад. Тэгэхэд сургууль авах гэж яхад ирж байгаагүй хөдөөнөөс. За тэгээд сургуулаа авч чадахгүй бол одоо яа гэхүү хүүхдүүд бол юугаарч дутаагаагүй гэд ирж тэг зөвшөөрсөн. Тэгээ ирээгүй. Тэгсэн чинь би ихчтэйгээ хоёулахнаа хоёр шатаар авдаг гэсэн. Тухайд ихчтэйгээ хоёулахнаа гадаа яана нэгдүгээр шатанда одоо тэнцчүүл 2 дугаар шатч гайгүй ах гэж бодоол тэгэл залбирал зогсож ирсэн чинь тэнцсэн байсан. Тэгээ 1-р шатанда тэнцээд маш их баярлжсэн. 2012 онд NTV телевизээс ярьж исэн. Про Бабжина нэвтрүүлгийн хөтлөгч шалгаруулж авна гэсэн ирж өгөөч гээд. Тухайн үед бол болохгүй л дээ. Тэгтээ би ягаад ч нөгөө дунд ангидаа нэг нэвтрүүлэг хөтөлт байсан болохоор за яваад үцгүү гэж бодвол очиод үзэл амар ихтгэлтэй байсан. Ороод за өөс тэнцхэн чинь гэсэн байдалтай тий ороод өгөөл тэгэл нэг хэд хоногийн дараа за тэнцлээ хүүхэд насны галт тэрэг гэдэг дандаа олонний танил хүмүүс тий хүүхэд насаа дурсаад тийм аялдаг нэвтрүүлгийн хөтөлбөр боллоо гэд. Тэгээд багштай тухайд хэлээгүй. Тэгээд нууцаар очиж хөтэлдэг байсан хичээл дундуура. Тэгээ би оюутан байхдаа нэлээд баян байсан. Нөгөө нэг оюутны далгээд авдаг байсан шүү дээ. Оюутны 70,000 авдаг байсан. Тэгээд 3.2-оос дээш үлээ 4-өөс дээш бол нөгөө 70,000 нь үржигдээд авдаг байсан шүү дээ. Үржигдэж авдаг байлаа. Тэгээ ансарт сайн сурдаг. Тэгээд хажуугаар нөгөө нэвтрүүлэг хөтэлж байгаа юм чинь цалинтай оюутан байсан. Тэгээд нэлээд ер нь гайгүй оюутан байсан шүү. Тэгээд ажил юу хоёрынхаа сургууль хоёрынхаа донд такси яриад те. Тэгээд явдаг байсан шүү. Сургуулаа төгсөөд би бол ерөөсөө жүжигчнээр ажиллаагүй шүү дээ. Тий. Би чи нөгөө нэг телевизд орохтой яг хөтлөгчөөр эхэлж орж жагаад тэгээд дараа нь хөтлөгчийн ажил чинь яалтчгүй одоо сэтгүүлчийн ажлыг хийхийг шаардж байгаа байхгүй цаанаасаа. Одоо жишээ нь би нэг нэвтрүүлэг хөтлөлөө гэж бодоход тухайн хүнийгээ судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэтгүүлчийн бэлдсэмийг хараад уушгаар өөрөө мэдхгүй ч асуухаас муухай тий. Тэгэхээр тухайн хүнийгээ судлана. Тэгээс бичих цаасны ажил эргүүлнэ. Тэгэхээр яг нөө сэтгүүлчийн жоохон мэдлэг заавал шаардлагатай болсон. Тэгээ сүүлдээ би чинь эфирээр нэг гарах сонирхолгүй болчихсон гэсэн. Нийслэл хүүхэн кинон дээр ерөнхийдөө бол би 1-р найруулагчаар ажилласан. Тэ ерөнхий найруулагчийн яг доор 1-р найруулагчаар ажиллаж жүжигчд болоод одоо зохион байгуулалттай хариуцаад ажилласан байгаа. Тэгээд яг 100% анхаарлаа бол яг гэрлэгийн дүр дээр бол төвлөрүүлээгүй, чадаагүй. Яг гэвэл би яг 100% ажиллаа найруулагчийн ажилдаа зориулсан. Тэгээд одоо ботход бас гэрлэгийн дүр дээр бас жоохон цаг гаргаад ажилласан бол бас илүү ч байх байсан юм болоо гэж бас боддог. Гэхдээ нөгөө нэг яг завгүй ерөөсөө л ингээл завгүй гэл өнгөрцөн. Өглөө бид нар
6 цагт бослоо, хүмүүсээс ирээлээ те зураг авалт үргэлжиллээ, орой дуслаа. Тэгэхээр ерөөсө дөрөө бодох завгүй байдаг гэсэн. Гэхдээ би ерөнхийдөө эхлээд нөө төлөвлөгөө гаргахдаа өөрийнхөө хэсгийг болохоор нэлээд хойшоо тавьчихсахгүй юу. Эхний хэсэгтээ гаднаас ирсэн жүжигчд болоод те гаднаас авч байгаа жүжигчдийнхаа сценүүдийг дуусгачаад би өөрөө дотроо байгаа хүн юм чи учиртай гэд тагтаагаа авд хоёлаа зүгээрээ сте гэд зүгээрээ гэд тэгээ хоёр битэрийн сценүүд ерөнхийдөө дандаа сүулт байгаа анзаарвал дандаа намрын удирдлагатай сценүүд байгаа. Сүхэ битэрийн тэр болцооны хэсэг чинь бол бас нэлээд яригдчихсэн л да. Киноны хамгийн гоё юм романтик хамгийн гоё хэсэг нь энэ хэсэг байна гэж зохиолын зохиолын задаргаан дээр ерөөхдөө яригдчихсэн. Тэгээ бид нар шүн аваад бас юм гэрэлтэйгээр ой модон дотор авч үцгүүч гэж ярьжсэн. Тэгээ тухайн үед яг нөгөө нэг жоохон юм намрын үйлрэл болчихсон. Тэгээ ингээд нилээн хүүтэн байсан. Тэгэл бид хоёрын тэр сцен дээр чинь зүгээр л ингээд шар юм өвс одоо навчаар ингээ баг бороо орж исэн. Тэгээ тэр үед нь тааруулаад ингээл авсан. Цаанасаа тэгээ улирлан тарцсан. Тэгээ улирлан тэгээд тарцсан байхгүй юу ер нь. Тийм шүү дээ. Чамд ямар санагдаж байна? Яархан байна уу? Эхлээд намайг сараа дээр гэж харж ийсэн. Тэгээд би уушхаар сараа биш гэрлээл надад буугаад идэг. Сараа чинь нэг юм айхтар тэ ааштай ч юм шиг. Тэг гэрлээ нөлөө ингээл гоё буугаад лсэн. Тэгээ би гэрлээ гэж өөрөө дур мэдэж хэлж чадахгүй. Тэгээ байжсэн чинь за гэрлээ дээр золоо зүгээр юм байна гэд. Тэгэл тухайн үед за ашгүй гэж бодож исэн. Би чинь нам бол дөрвөлээ нөхөр тэгээ 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань бол жүжигчин мэргэжлэр төгссөн. Ова Entertainment-ийн жүжигчин продюсераар ажилладаг. Миний хувьд бол нөхрөөсөө гэр бүлийн хүнээс асуух зүйлүүд бол байдаг. Одоо нөгөө зөвлөгөө авах ч юм уу. Тэрнээс гэртээ очиод бид хоёр одоо ингээл танай ажил чинь ингэсэн үү, манай ажил чинь ингэсэн үү гэдэг юм уу. Тэ ажлынхаа талаар ер нь бол их яриад байдгүй. Гэхдээ асуух одоо зөвлөх юм гарвал би гэр бүлийн хүнээсээ л асуудаг. Гүү шүү. Гүү штэ. Манай нөхөр чинь дөрүүлээ нийлээд Ова Entertainment гэдээ байгуулсан. Тэгээд одоо хамт ажиллаж байгаа хүмүүсийнх нь эхнэрүүд нь угаасаа дандаа баг жүжигчин 3 жүжигчин байхгүй. Нямаа бүрний ах хоёрын эхнэр бас жүжигчин. Тэгэхээр одоо нэг нь орчуулайг бол зүр ингээл таарахгүй дүр дээрээ барьцах ч юм уу тийм тохиолдол бас гарахыг үгүйсэхгүй. Тэгээд тэр хэдийн бас нэг баримталдаг зарчим нь бол гэр бүлийн хүмүүсээ ерөөсөө оролцуулахгүй ч юм уу тийм бас зарчимтай юм шиг байгаа юм. Яг хариуцсан ажиллал сайн хийхийг боддоо шүү дээ. Одоо ингээл нэг ажилд ингээд төвлөрж байгаа хэрнээ өөр ажил руу ингээл өсчээл те энийг чадах юм шиг тэрийг чадах юм шиг тийм хандлага бол надад нэг байдгүй. Тэгээд яг урдах юмаа л яг ингээл алдаагүй хийхийг хичээдэг. Энэ бол миний зарчим. Намайг бол дэмждэг шүү дээ. Тэгэхээр сүүлийн үе жоох хэцүү байна. Яг үнийг л гээд. Сая нөгөө нийслэл хүүхэн кинон дээр 45 хоног ерөөсөө гэртээ ирэхгүйгээр явцсан. Яг тэнцэнэ тэгэл уцаар ярих цаагүй бидний нөгөө зураг авалтын объект яг нөгөө сүлжээгөө газар байдаг. Тэгээ баг уцаар ярихгүй. Тэгээд тэрнээс хойш жахан хоёулаа ер нь нэг мэрэгчлэр явах жахан дэмээ юм шиг байна. Чи ер нь телевизтэй ажилласан дэр юм. Телевизч болохоор нэг цагийн ажилтаа болохоор илүү гэр бүлдээ цаг зарцуулах цаг нараа их болохоор тэгжсэн. Тэгээ одоо буцаад гайгүй л биш үү одоохондоо. Одоо өмнө нь бол ингээл ганцаараа одоо ингээл төсөөлж бодоол те тэгж мөрөөддөг байсан бол одоо болохоор яг гэр бүлийн хүнтэйгээ хамт мөрөөддөж байна. Одоо мөрөөдлийн байшин ч юм уу те мөрөөдлийн одоо ингээд ажил ч юм уу те. Тэгэхээр мөрөөдөл бол одоо ингээд яг гэр бүлийн хүнтэйгээ хамт мөрөөдөлтөд хүрэх гээд ажиллаж байгаа. Би өөрийгөө их аттай хүн гэж боддөө шүү дээ. Би нөгөө багтаа жүжигчин юм уу? Дунд ангидаа сэтгүүлч болон гэж мөрөөжсэн бол аль альнийг нас хийгээд үдцсэн гэж боддог. Би нэг бас аттай нэг зүйл нь болохоор Orange Entertainment-ийнх нь болохоор кино контент төсөл болгон дээр ерөнхий найруулагч нараа өөр найруулагч нар авдаг. Тэгэхээр өөр найруулагч нарын яг дор нэгдүгээр найруулагчаар би ажилладаг учраас тэр хүмүүсээс найруулагч болгоноос авах юмнууд байдаг байхгүй юу. За энэ найруулагчийн арга барил нэг ийм юм байна. Энэ найруулагчийн ийм юм байна. Жүжигчнтэйгээ ингэж ажилт юм байна. Цаг ингэж барьд юм байна. Тэ? Зохиол дээр ингэж ажилт юм байна гэдэг ингээд суралцаал явж байна. Тэгээ миний бас дуусаагүй нэг мөрөөдөл гэвэл одоо манайх чинь дандаа ихэнхдээ дандаа нөгөө залуу найруулагч нартай ихэнхдээ голчлон ажилдаг. Мундаг одоо нөгөө нэг найруулагч нар байгаа шүү дээ одоо. Ахмад үеийн найруулагч нартай ажиллаж үзэж тэднээс бас ингээд суралцаж туршлага авахыг маш их хүсэж байна. Энэ бас нэг мөрөөдлийн нэг хэсэг.
За манай аавыг бол Батбаяр гэдэг, ээжийг Наран Гэрэл гэдэг хоёр эрэгтэй дүүтэй. Аав ээж хоёр маань одоо сүүлийн 10 жил яг Ховд аймгийн Булган сум нутагтаа суурьшаад тэнцэнэ амьдарж байна. Тэгээ аав маань бол сүүлийн одоо нэг 3 жил нөгөө мал аж ахуйн салбарыг их сонирхоод тэгээд өөрөө ч гэсэн моринд их хайртай. Тэгээд мал маллаад одоо ингээд хитэн адуута тий яг ингээд хүсэл одоо мөрөөдлийнхөө дагуул одоо ингээд амьдарч байна. Ээж маань болохоор эмзүүч мэрэгчлээ. Төрийн удирдлагаар магистр хамгаалсан. Одоо бас мэрэгчлээсээ өөр гэх юм уу те соёлын төвд нийгмийн бодлого хариуцсан менежер ажиллаар тэгж ажилдаг. Тэгэхээр урлаг соёлын одоо янз бүрийн арга хэмжээ юм уу те энэ тэнд одоо нэг юм хөтлөх үйл ажиллагаа болох тэр болгонд ээж маань нийгмийн идэвхтэй явж идэг. Тэгэл ямар нэг одоо сумын төвд те сумд ингээд янз бүрийн ажил боллоо гэхэд ээж маань бүгдэнд нь оролцдог. Маш юм нийгмийн идэвхтэй тийм эмэгтэй байдаг. Гоё дуулдаг. Тэгээд бас хөтэлдэг, шүлэг уншдаг. Тэгэхээр нэг юм урлаг тайртай юм уу? Урлагийн хүн болох тэр одоо эдис нь ээжээс тэ ээжийн талаас ч юм уу гаралтай өвлөгдөж ирэх гээд байгаа юм уу те би одоо тийм мундаг биш болохоор ирэх гээд байгаа юм шиг байгаа гэж боддөө ш. Тэгээд аав ээж хоёртай тэгээд дүү нартай те ерөнхийдөө бол гэр бүлийнхэндээ одоо хадмын талын гэр бүлийнхэндээ маш их баярлдаг. Тэгээд бит хоёрын мэрэгжлийг бас ойлгоод одоо л нөгөө эхэлж байгаа дөнгөж ажиллаж эхэллээд суралцаж явж байгаа учраас одоо ингээ яг ойлгоод хүүхдүүдийн маань харж өгдөгт бас их баярлаж явдаг.